амар амгалан байцгаана уу. За өнөөдөр хайр дурлалын харилцааны тал дээр одоогийн харилцаа ямар төвшөнд байна вэ гэдэг уншлах хийхээр болсон хайрын сэдвтэй. За нэгдүгээр бүлэг маань энэ хөөрхөн тоороо малгай өмссөн. Бамбрууштай малгай өмсчихсэн энэ хөөрхөн стикерийг сонголоо. Хүүхдийн нөгөө тоглоомыг би сонголт болгоод хүүхдээ хичээлдээ явсан хойгоор ингэж хөөрхөн тоглоомыг нь ашиглаж байна. За нэгдүгээр бүлгийн карт маань та нар энэ юу гэж байгааг нь өөрсдөө тэгээд хараад орчуулад өөрсдөө мэдж байгаа байлгүй. Ер нь бол зураглал нэг иймэрхүү байна. За хоёрдугаар бүлэг энэ хөөрхөн баананд суудсан тоороо байна. Ямар ч хэсэн усанд орж байгаа юм шиг байна. Хөөрхөн сонир. За хоёрдугаар бүлгийн карт нэм зургалтай. Энэ нь болохоор power гэсэн байна. Намайг буруу уншлаа гэл хүмүүс ингэж унш тэгж уншгээд идэх юм бэл. Уншихаа боллоо ерөөсөө. За 3 дугаар бүлэг. Энэ хөөрхөн тоороо маань баананд ороод усанд орж ийна. Сайхан энерги цэвэрлж байгаа юм шиг байна. За толгой дээрээ савн бааз хөөрхөн. Надад энэ сонир маш их таалагддаг. Нэг жоох ингэж. За тэгэд 3 дугаар бүлгийн сонголт маань ийм зургалтай. Healing гэдэг ийм карт байна. За та бүхэн картаараа сонгож болно. Энэ хөөрхөн стикерүүдийг хараад сонгож болно. За энэ асуулт маань болохоор одоогийн харилцааны энерги бодит байдалд юу болж байна вэ гэдэг асуулт асууна. Хоёрдугаар асуулт нь тэр хүн надад үнэхээр юу мэдэрч дотроо нууж байна вэ гэдгийг асууна. Гуравдугаар асуулт нь энэ харилцаа ойрын хугацаанд хаашаа чиглэг хандлагатай байна вэ гэдгийг асууна. За энэ уншлага маань нэмэлт хэсэг орсон байгаа. За нэгдүгээр асуулт нь бидний харилцаанд хамгийн их нөлөөлж буй талд хүчин зүйл юу байна вэ? Энэ нь хэний энергиэс илүү үүсэж байна вэ гэдгийг харж өгнө. Хоёрдугаар асуулт нь тэр хүний дотоод айдас эргэлзээ бодит үйлдэл дээр яаж илэрч энэ харилцааг хаана гацж байна вэ гэдгийг харж өгнө. Гуравдугаар асуулт нь хэрв энэ харилцаа өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжилвэл бодит үр дүн юу байна вэ? Харин зөв өөрчлөлт хийвэл ямар боломж нээгдэх вэ гэдгээр асуулт асууя гэж шийдлээ. За нэгдүгээр бүлгийнх нь ирээдүйдээ тавтаа морилно. За энэ хамгийн дээдлийн нэгдүгээр асуулт нь болохоор одоогийн харилцааны энерги бодит байдал дээр юу байна вэ? Ямар хуу байна вэ гэж асуусан байна л да. Тэгээ та бүхний сонгосон карт маань ийм карт байгаа. Брэт гэдэг уур хилэн гэдэг энэ картыг сонгосон байна л да. Тэгэхээр одоогийн амьдралд одоо энэ хайр дурлалын харилцаанд ямар нэг байдлаар үл ойлголцол үүсцэн яваад байгаа. Хин нэгэндээ маш их гомдол тэгээд уур бухимдал ихтэйг харуулад байна л да. Ихтэй байгааг харуулж байна. Тэгээд энэ магадгүй дотоод сэтгэлийн шарах чинь ил гарч ирээд ингээд яг одоо байгаа нөхцөл байдалд гарч ирээд бодит байдал дээр чинь гарч ирээд тэгээд үл ойлголцол үүсээд хэрүүл маргаан айгүй тийм том хэмжээний хэрүүл маргаан үүссэн байхыг үүсэхгүй байна л да. Тэгээд энэ бол хин нэг нь айгүй тийм сэтгэл зүйн ингээ шарахтай байгаад байгаа.
тэр амьдрал дээр чинь энэ ил гараад ирчихсэн. Тэгээд маш их сэтгэл дундуур байгаад байна л да. Нэгдүгээр бүлгийнхэн маань. Тэгээд нэг нэгнээ ойлгох тийм потенциал бас айгүй байхгүй байгаад байна л да. Ягаад гэвэл маш их нөө сэтгэл зүйн дотоод тэр сэтгэл зүйн нуугдчихсэн тэр шархан ил гарч ирээд тэгээд амьдралд савлгаа үүсээд маш их уур бухимдал үүссэн байна л да. Түүнээсээ үүсээд ерөөсөө энэ харилцаа болвол цаашаа үргэлжлэхэд тун бэрх хэцүү болж хувирсан байна л да. Тэгээ магадгүй энэ харилцаа чинь бас ингээд танаа гэр бүлийнхэн ч бас сонссон, хэн нэгний хоёр гэр бүлийн хүмүүс нь сонссон ч юм уу. Тэгээд өөрөөстэйгээ дүгнэлтийг ингээ хийгээд яваад байгаа байртаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ болох дээрээ одоогийн нөхцөл байдал ер нь их дотоод нууц тэр их шархууд ил гарч ирсэн байна л да. Тэгээд ер нь амьдарч байгаа хугацаанд нэгээ ер нь их ойлгохгүй бас маргаан зөрчил ихтэй байгаад байгаа бас илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгээд сүүлдээ тэр нь тесэрч гарч ирээд бүр ингээд бодит амьдрал дээр нь ингээд ил гарч ирсэн. Тэгээд эн чинь бүр өстөм айгу тийм савлгаа үүсгэсэн гэсэн үг л дээ. Хэн нэг нь айгу тийм дотоод сэтгэлийн шарах ихтэй байгааг илэрхийлж байна л та. За тэгээд дараагийн карт маань boundaries гэд хил хязгаар гэд карт гарч ирсэн байна. Тэгээд харилцаандаа үнэхээр ингээд эрүүл хил хязгаар тогтоосон байгаа. Өөрийн сэтгэл хөдлөлийг хэрэгцээгээ хамгаалж байна. Хин нэг нь хит ойртож хит золиослохоос зайлсхийж тэнцвэртэй зай барьж байгааг илэрхийлээд байна л да энэ карт маань. Тэгээд энэ харилцаанд хэн нэг нь бас үгүй гэж хэлж сурч чадж байгааг илэрхийлээд байна. Өөрийгөө хамгаалж хайрлаж байгааг бас илэрхийлж байна. Тусдаа байгаа ч юм уу. Гэхдээ энэ нь эрүүл харилцааг эрхэмлэж байгааг, өөрийгөө ер нь хайрлаж эхлэж байгааг бас илэрхийлж байна л да. Энэ дээр ингээд маш их уур хилэн үүснээсээ болоод хэн нэг нь эрүүл харилцаа хүсэж байгаа. Яг тэр хэмжээнд тэр хамт байгаа хүн чинь өгч чадахгүй байгаа учраас хил хязгаар тогтоож эхэлсэн байна л да. Нэгдүгээр бүлгийнх нь. За энэ карт маань болохоор эрс. За энэ хариуцлага гэдэг карт байна. Би санхүүгийн болон сэтгэл санааны хэрэгцээгээ хангах ёстой гэсэн байр суурьтай карт гарч ирсэн байна л да. Магадгүй ингээд амьдралдаа мөнгө төрөний жоохон санхүүгийн асуудал бас гарсныг үгүйсэхгүй байна л да. Тэгээд янз бүрийн байдлаар ингээд хэрүүл маргаан үүсээд ер нь бол нэг нь ингээд ийм нөхцөл байдлыг хийх ёстой гэдгийг мэдрээд байгаа. Хэрнээ яг тэр бодит байдал дээр сайн гаргаж чадаагүй. Мөнгөө төдийлөн сайн олж чадаагүй. Тиймэрхүү нөхцөл байдал бас үүссэнийг үгүйсэхгүй байна л да. Тэгээд хажууд нь King of Pentacles гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа болохоор хайр ингээ халамж гэхээсээ илүүтэйгээр би ингэх ёстой гэдэг уул нь үүргээ мэдрээд байна л да. Мөнгөө олох ёстой гэд нөхөр нь ч юм уу ямар ч байсан би өөрийнхөө үүрэг даалгаврыг мэдрээд ингээд би мөнгөө олох ёстой гэсэн тийм нэг байр суурьтай. Гэхдээ ингээд харилцаа болвол айгүй тийм халамж инкрилэл тийм нэг ойр дотн тийм нэг харилцаа гэхээсээ илүүтэйгээр зүгээр ер нь бол амьдралын ерөнхий энергиэрээ дүгнээд яваад байгааг илэрхийлээд байна л та. Би мөнгө олох ёстой, би амьдрал авч явах ёстой гэсэн тийм нэг байр суурьтай байгаад байгаа. Тэгээд тэр
энэ харилцаагаа бас юу н ингээд алдсан ч юм уу ямар нэг байдлаар өөрийнхөө байр суурийг би ингэх ёстой байсан гэдэг дээрээ илүү төвлөрөөд байж байгаа тиймэрхүү энергитэй. Гэхдээ энэ харилцаа магадгүй ингээ хоёр тишээ болсон болвол энэ хүн тийм их хурдан үйлдэл хийхгүй маш удаан бодсон байдлаа байгаадаа илэрхийлж байна л да. Ер нь би энэ харилцааг дахиад цаашаа авч явах юм бол ерөнхийдөө би ингэх ёстой юм байна гэдгийг л дүн шинжилгээ хийгээд яваад байгааг харуулж байгаа байхгүй юу. Тэгэхдээ үйлдэл хийхдээ маш удаан нухацтай их бодоод байгаа энергитэй харагдаад байна. За дараагийн хоёр дахь асуулт нь тэр хүн нэгдүгээр бүлгийнхэнд юу мэдэрч дотроо нууж байсан бэ гэдэг дээр асуулт асуусан. За 8-ын зоос маань гарч ирсэн. Ер нь бол энэ харилцаанд өөрөө мэдрээд бас ингээд үүл хөдлөл ажиллаад хит их ажиллаад яваад байгаа. Ер нь бол цаг гарган гэхээсээ илүүтэйгээр ер нь бол үйл хөдлөл би мөнгө олох ёстой гэсэн тийм нэг байр суурьтай ер нь бол мөнгө олох ёстой гэдэг нэг тийм их дотоод сэтгэл нь тийм нэг бодолтой байгаад байгаа байхгүй. Энэ дээр ч гэсэн нөгөө мөнгө гэдэг зүйл их гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр мөнгө би ажил хийж ижил ер нь бол дотоод сэтгэлдээ ер нь бол олох ёстой байсан. Нэг бол жоохон ингээд хоёр тишээ болсныхоо дараа тэр бодол дээр л байгаа. Ер нь бол би ингэх ёстой л гэсэн тийм нэг ажил хийх ёстой. Нэг тийм л хандлагатай байгаа байхгүй юу. Халамж гэхээсээ илүү цаг гарган гэхээсээ илүүтэйгээр ер нь бол ажилдаа л анхаардаг төрлийн. Тэгэхдээ нөгөө нэг хайр дурлалын харилцаа тал дээрээ нөгөө нэг ингээ халамжгүй байгаад байгаа байхгүй юу. Ойр дотн нөгөө нэг гоё мэдрэмж тийм гоё харилцаа гэдэг зүйлийг төдийлөн эрхэмлэхгүй байгаад байгааг энэ дотоод сэтгэлтэй байгаад байна л да. Энэ хүн магадгүй түүнийг мэдэхгүй байгаад байгаа. Магадгүй энэ харилцаанд гурав дахь этгээд бас байхыг үүсэхгүй байна л да. Ямар нэг зүйлд ингээд татагтаад байгаа. Яг ингээд та хоёр хамт ингээд харилцаагаа сайжруулах гэхээр гурав дахь тал сэтгэл хөдлөлийг нь жоохон эзэмдээд байгаа. Ер нь энэ хүний сэтгэл хөдлөл нь нөгөө нэг гурав дахь тал руугаа ерөнхийдөө яваад байгаа энергийг харуулдаг байгаа байхгүй юу. Тэгээд тэрэндээ их сэтгэл хөдлөл нь яваад байгаа. Тиймэрхүү энергитэй. За 6-гийн зоос уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа бол үнэхээр тэнцвэргүй харилцаа үүссэн байгаа даа байхгүй. Дотоод ер нь бол мэдрэмжээр энэ дээр ингээд уур хэлнэ. Ямар нэг байдлаар эрүүл харилцааг хүсээд ерөөсөө эрүүл бус байгаа даа байхгүй юу. Хэн нэг нь төдийлэн сайн өөрлөгөө өндийж чадахгүй байгаа даа. Бүрэн гүйцэд өөрийгөө тэр нэг нь ихтүүлээд байгаа. Харилцаанд хитрхийг өгөөд байгаа. Тэнцвэр нь жинлүүр нь яг ингээд тэнцвэртэй байхгүй байгааг илэрхийлээд байна л да. Хит их өгснөөсөө болоод тэрнээсээ болоод энэ дотоод сэтгэл нь зөрчилтэй болцоод яваад байгаа. Тэгээд би өгөөд хахад энэ хүн маань надад өгөхгүй байна да гэсэн нэг тийм нэг дотоод мэдрэмжийн тийм нэг нууцлаг тийм шин чанарууд нь нөгөө нэг хүн нь магадгүй мэдэхгүй байгааг илэрхийлээд байна л да. Би энэ харилцааг эрхэмлэх ёстой ч юм уу, тийм тэнцвэр баланстай барих ёстой гэдгээ ч мэдэхгүй байгаад байгаа магадгүй. За 5-ын зоос гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа бол үнэхээр дотоод сэтгэлтэй нэг л зүйл гонигтай харуулсалтай байгаад байгаа бас илэрхийлж байгаа байхгүй юу? Ер нь бол цаашдаа ингээд энэ харилцаа гонигтай байна да. Миний нөгөө хүн нь магадгүй нэгнээ буруу ойлгоод явуулаад байгаа ч энерги илэрхийлээд байгаа байхгүй юу? Ер нь ингээл дотоод сэтгэлдээ нэг л
юмсыг харж чадахгүйгээр өнгөцгнөр дүгнээд байгаа. Тийм энергитэй. Тэгээ дотоод сэтгэлдээ маш их гунигтай. Ийм л зөвхөн ингээд өнгөцгөн дүгнээд энэ харилцаа бол ийм байсан юм байна, тийм байсан юм байна гэд өнгөцгөн дүгнээд буруу шийдвэр гаргаад байгаа. Тиймэрхүү энергийг харуулдаг байгаа байхгүй юу? За 3 дахь асуулт нь болохоор энэ харилцаа ойрын хугацаанд хаашаа чиглэг хандлагатай байна вэ гэдэг дээр хоёрын зоос гарч ирсэн. Үнэхээр л балансгүй тэнцвэргүй болчихсон яваад байна. Хит их нэг ажил руугаа төвлөрөөд ч юм уу. Ер нь бол харилцаа ер нь энэ юун дээр их Pentacles-ийн зоосны энергиуд маш их гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр их харилцаагаа сайжруулан гэхээс илүү маш их удаан байдалтай байгаад байгааг илэрхийлээд байна л та. Ажил төрлөөд их хараад байгаа. Тэр нөгөө энэ дээр их ажилдаа их төвлөрдөг гэсэн шүү дээ. Энэ бол ажил руугаа л ерөнхийдөө анхаарад байгааг илэрхийлээд байна л та. Тэгээд нөгөө ойр дотны нөгөө харилцаанда тэнцвэртэй харилцаа байхгүй болцсныг бас илэрхийлээд байна. За 5-ын аяг гарч ирсэн. Тэгэхээр бас энэ харилцаа үнэхээр хаашаа чиглэх нь тодорхойгүй улмаас нэг нь их сэтгэл санаа гутран гүйцэлтэй болоод шаналаад зовоод яагаад ингэж вэ? Ийм би илүү их өгөөд ах чи яагаад энэ хүн ойлгоод өгдөг болоосоо гэсэн нэг хүсэл дотоод сэтгэлд нь их өрнөд байгаа байхгүй юу? Надад тийж их мэдрэгдээд байна. Ойлгоод өгөөсөө гэд магадгүй тэр хүний байхгүй яар ч юм уу өөртөө их шаналж уйлдаг байсан төрлийн. Тэгээд ийм их зөрчлүүд байснаасаа болоод уур хилэн болоод хоёр тишээ болсныг ч бас үүсэхгүй байна л та. Ойлгоод өгөөч би энэ дээр маш их өгсөн шүү дээ. Чи энийг хардагч болоосой гэдэг нэг их хүлээлт маш их тэнцвэргүй байдлуудыг үүсгээд байгаа. Нөгөө хүн төдийлөн мэдэхгүй байгаа. За Page of Wands гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа магадгүй ингээд жоохон сайжрлаа гэхэд айгүй тийм урт хугацаанд биш л дээ. Нэг айгүй тийм сонирхсан, дур хүссэн, нэгнээ их хүсэж тачаалын дур хүсэл тачаалын тийм их хурдан энерги байгаа байхгүй юу? Урт хугацааны биш, төрхөн зургийн энерги харуулад байна л та. Энэ бол тэгэл та нөгөө салаад ёсны чин дараа ч юм уу ингээ гуниглж агаад магадгүй ингээд үйл хөдлөл хийхээр байгаа аахгүй юу? Тэгтээ энэ олох дээрээ хэд хоногийн дараа үйлдэл хийлээ ч гэсэн зүгээр нэг бие сэтгэлийн зөөлөн тийм нэг хөнгөн энергитэй ирэхээр байгаа аахгүй юу? Тогтвортой бус энэ хүн болвол дараа нь тэгээ яах нь вэ? Эсийн сэлэм гарч ирж байгаа. Ахаал гацалт үүсэж маш их шаналл ахаал юм гацалтын энергинд орохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ харилцаа бол ер нь цаашаа үргэлжлэхэд маш хэцүү тодорхой гарч ирлээ л дээ. 1-р бүлгийн уншлага маань жоохон онцгой энергитэй харагдаад байна. За тэр хүн нь дахиад би нэг зөвлөгөө карт авч гаргасан. Ийм карт гарч ирлээ. Энэ бол зөвлөгөө гэж ойлгож болно. Өнгөрсөн үе ард хоцорчээ. Үүнийг орхиод шинэ боломжуудыг хүлээн аваа. Одоо танд шинэ зам нээлттэй байна. Үүнийг итгэлтэйгээр дагаарай гэсэн байна. Тэгэхээр энэ зөвлөгөөг дагаарай. За нэмэлт уншлах нь болохоор асуулт нь өөрчлөгдсөн. Яагаад гэвэл энэ маань их сөрөг эрчим ихтэй байгаа учраас нэмэлтийг би өөр асуулт гаргахаар шийдсэн байна. 1-р асуулт нь болохоор энэ харилцаа яагаад ийм төвшөнд гацсан бэ гэдгийг нь харж өгье гэж шийдсэн. 2-р асуулт нь гол асуудлыг нь шийдэх боломж бодитоор байна уу гэдгийг харж өгье. 3-р асуулт нь хэрв үргэлжлүүлэх бол юу хийх
шаардлагатай байна. Эсвэл орхих дохой байна уу? Орхих дохой юу байна вэ гэдг дээрээ харж өгье гэж шийдсэн байгаа. Тэгээ та бүхэнд лайк, subscribe дараараа, комент бас бичиж үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд сэтгэл хэсэгт та бүхэн комент бичснээрээ би маш гоё, та бүхнээс маш гоё энергийн солилцоо маш гоё авдаг учраас комент маш чухал байдгаа. Та бүхэн энийг дарж үлдээгээрэй. Тэгээд нэмэлтийг авахыг хүссэн хүмүүс маань холбогдох линк дээр дараад орж ирээд авч болно шүү. Баярлалаа. За 2 дугаар бүлгийн нэрийдэнгдээ тавтаа морилно. Та бүхний сонгосон карт маань Power гэд карт гарч ирсэн байна. Хүч нөлөө гэсэн тийм картыг сонгосон байна. За энэ карт маань ер нь их хүчтэй таталцлыг илэрхийлээд байна. Та эдийн уулздаг хүн маань ерөнхийдөө айгүй тийм гал ирч хүчтэй. Хоёр биендээ маш их дур хүсэл ихтэй. Дур тачаал ихтэй гэж ярих юм уу да. Тэгээд ер нь бие биенээ гэсэн тийм нэг сэтгэл зүй бас байгаад байна. Тэгээд бие биений таталцал маш их мэдрэгдээд байна энэ картыг харахаар. За тэгээд нэг нь эсвэл хоёулаа харилцааг удирдах хянах хандлагатай бас нэг талаараа хүчтэй нөгөө таталцлын холбоо их байгаад байгаа. Тэгээ хамтдаа ингээд байх юм бол их зүйл бүтээх тийм потенциалтай байгаа тийм энергийг бас илэрхийлээд байгаа. Өөртөө бас тэр энергийг мэдрээд яваад байгаа. Энэ ер нь дайггүй харилцаа байна. Ер нь ингээд цаашдаа урт удаан явчихаар харилцаа юм байна гэд айгуу тэг дотроо ингээд дүгнээд яваад байгаа харагдаад байна. За гүритипи бүтээлч байдал гэд карт гарч ирсэн байна. Энэ болох дээр юу байгаа шиг асуулт нь одоогийн харилцааны энерги бодит байдал нь юу байна вэ гэж асуусан байгаа шүү. За бүтээлч байдал нь болохоор харилцаанд шинэ боломж, шинэ хандлага гаргах гад оролдоод байгаа тэр энергийг бас харуулж байна. Суралцаад байгаа. Юун дээр би алдах гад байна. Юун дээр би онох гад байна гэдэг айгу дүн шинжилгээ бас хийдэг. Хоёулаа эсвэл нэг нь энэ сэтлэр ингээд итвэхтэй итгэл сэтгэлтэйгээр ингээд бас ингээд өөрийгөө айгу ингээд суралцаад байгаа. Хайр дурлалын тал дээр тийж яваад байгааг харуулж байна. Хоёулаа буюу нэг нь гэсэн үг. Нэг нь айгу ийм итвэхтэй сэтгэл зүйтэй айгу нэг одоо энэ харилцааг алдахгүй хичээгээд суралцаад иймэрхүү маягтай байдалтай. Тэгээ ямар нэг байдлаар ингээд харилцаанд жоохон ингээд гацсан энерги байвал тэрийг ингээд бичиж тэмдэглээд айгүй тийм ингээд дуусгар болгохыг хичээгээд яваад байгаа. Тэгээд энэ гацсан байдлыг ингээд бичснээрээ бүтээлч аргаар ингээд өөрчлөх тийм потенциал, оюун ухааны тийм хүч чадалтай байгааг илэрхийлж байна л да. За энэ hope гэдэг карт маань гарч ирсэн. За энэ хэн нэгэн нь энэ харилцаанд үргэлжлүүлэхийг хүсэж бууж өгөхгүй байгааг бас илэрхийлээд байгаа. Сэтгэл санаа бүрэн тасраагүй байгааг илэрхийлээд байна л да. Дотоод сэтгэлээ барьж байгааг бас илэрхийлж байна. Бас нэг янз бүрийн жоохон ингээд сөрөг зүйл гарлаа гэхэд тэрийг ил гаргахгүй жоохон ингээд дотроо барьж байгаа. Жоохон таалагдахгүй зүйлс байгаа ч гэсэндээ ингээд дотроо бариад байгаа. Тиймэрхүү энергийг бас харуулад байна л да. Тэгээ ингээд асуудал байлаа гэд ингээд дотроо хадгалахгүйгээр бичиж тэмдэглээд одоо яамаар юм дээ тий. Тэгж хийвэл их зүгээр юм байна. Ямар ч хэлсэн нэг нэгэндээ итгэх тийм хүсэл эрмэлзэл
нэг нэгэндээ ингээд үлдсэн байгаад байгаа илэрхийлж байна л да. Тэгэхээр одоо энэ боолын сэлэн маань болохоор айгуу тийм өөрсдөө ингээд ажиглаад хараад байгаа. Гэхдээ итгэлцэл тэр юу нь болохоор итгэлцэл бодол итгэлцэл нь жоохон ингээд сул байгаад байгааг илэрхийлээд байна л да. Хит их ажигласан байдлаар бие биендээ ингээд төдийлөн сайхан бүхнээ ярьж чадахгүй байгаа даа. Тэгээд ер нь бол ажигласан, ботсон, шинжилсэн тиймэрхүү байдалтай энергит харагдаад байгаа байхгүй юу? Хайр дурлалын энергийн байдал дээр. За дараагийн карт маань тэр хүн хайр дурлалын харилцаанд юу мэдэрч дотроо нууж байна вэ гэсэн байна л да. 3 аяг гарч ирсэн. Тэгэхээр ингээд тантай цуг байхдаа баяр хөөртөө хөнгөн мэдрэмжтэй айгуу тийм гоё ингээ халуун дулаан энерги мэдэрдэг юм байна л да. Эннээсээ болж их татгалцал үүсдэг бас. За тэгээ темперенс ингээд тэнцвэртэй байдлыг ингээ хадгалах юм шиг хичээгээд явж байгаа. Харилцаа тал дээр ерөнхийдөө шудраг ёсыг айгүйх баримтлаад бас их тэнцвэртэй байдлыг эрхэмлэж байгаа байдлыг их харуулад байна л да. Тэгээд нэгнээсээ илүү хэтрүүлчихгүй юмсан гэдэг ч юм уу тиймэрхүү байдал дээр харуулад байна. Хэтрүүлэхгүйгээр яг л балансаа гоё тэнцвэрээ маш гоё барьж явж эрүүл харилцаа эрхэмлэж явъя гэсэн байр суурьтайгаар темперенс маань гол энерги карт маань гарч ирсэн байна. Тэгээд чи энэ харилцаанд ер нь бол энэ тэнцвэртэй харилцаа маш их чухал байгааг бас илэрхийлээд байна. Тэгэж чадсанараа ер нь бол харилцаа бас их дайггүй сайхан ингээд цаашдаа урт удаан хугацаанд үргэлжлэхээр бас харагдаж байна л да. За тэгээд хатны зоос гарч ирсэн. Тэгэхээр хатан маань болохоор ер нь таныг харахаараа ч юм уу ер нь гоё ингээ халамжтай, дулаан энергитэй, ер нь их сайхан гэдгийг ингээ дотроо ер нь ингээ мэдрээд бүтээлч энергитэй, маш гоё бүтээлч, маш гоё дандаа өөрийгөө гоё хөдөлгөөнтэй байлгадаг шүү гэдгээр таныг маш их дүгнээд байгаа. Иймэрхүү байдалтай бас байгаад байна. За 10 саваа гарч ирлээ. Энэ болох дээр дотоод сэтгэлдээ магадгүй би их ачааг нь үрээд байна. Би ингэж авч явах ёстой юу гэсэн тийм нэг хандлага бас их ажиглагдаад байгаа байхгүй юу? Тийм болох дээрээ ер нь би ганцаараа ингэх ёстой юу, тэгэх ёстой юу гэсэн жоохон ингээд буруутгал дотоод сэтгэлдээ ингээд нуугаад байгаа. Тийм энерги бас харуулад байна л да. Тэгэхээр гол энерги маань одоо ингээд дотоод сэтгэлдээ юу мэдрээд байгаа вэ гэхээр зэрэг одоо ийм нэг нь ийм их ачаалттай ажилдаг. Тэгэхээр тэнцвэр маш их энэ харилцаа удаан авч явахад тэнцвэр маш чухал байна л да. Тэгээд энэ их ачаага нэг нэгэндээ ярихгүй ч юм уу ингээд дотроо бодцсон хандлагатай ерөнхий энерги дээр гарцсан шүү дээ. Ажиглаад бодоод дүгнээд яваад байгаа гэж ярьсан байгаад байгаа. Энэ бол их ачаа нэг нь их үүрээд байгааг харуулад байна л да. За дараагийн карт асуулт маань энэ харилцаа ойрын хугацаанд хаашаа чиглэг хандлагатай байна вэ гэж асуусан байна л да. Ace of Swords гарч ирлээ. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар харилцаанд шин зүйл оруулж ирэх, шин харилцаагаа шинээр эхлүүлэх тийм байдал их чухал харагдаад байгаа байхгүй юу? Ойрын хугацаанд харилцаагаа ингээд өөр төвшин рүү ингээд бодол санаагаа чиглүүлэх нь их зүгээр байгаад байна. Тэгээд хоёрын сава гарч ирсэн. Харилцаанд ингээд зориг тэмүүлэл байгаач алхам жоохон хийж чадахгүй жоохон ингээд байгаад байна л да.
Уул нь бол дур хүсэл төлөвлөгөөтэй байгаад байгаа. Тэгээ одоохондоо арай үйлдэл хийж амжааг байгаад байгаа бас илэрхийлээд байна. Энэ Two of Wands, Two of Pentacles хоёрын зоос бас гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ бас л тэнцвэртэй байдлыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хит их нөгөө энэ дээр ингээд маш их ачаалттай ажиллаад байгаа шүү дээ. Энэ хугацаа ийм их байх юм бол хит их нэг тийшээ хазааснасаа болоод цаашаа үргэлжлүүлэхэд жоохон хэцүү байдалтай. Гэхдээ энэ нь бол айгүй тийм дараагийн шат руу оруулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэнцвэрээ барьж иж харилцаанд шин зүйлийг оруулж иж явах гээд байгаа. Үргэлжлэх гээд байгаа гэсэн үг. Тэгээд нэг нь айгүй хүсээд байгаа хэрнээ арай тэр зориг тэмүүлэл арай хараахан тэгж тодорхой ахиц дэвшил үзүүлж чадахгүй байгааг бас илэрхийлээд байна л та. Тэгээд нэг тийшээ хит их хазаацсан яваад байгааг энэ хоёрын зоос маань илэрхийлээд байгаа. Тэгээд хажууганд энэ 6-гийн аяг гарч ирлээ л дээ. Тэгэхээр зэрэг энэ карт маань хуучныхаа жоохон дурсамжтайгаа эргэж ингээд бодох ч юм уу, одоо юм байгаа харилцаагаа жоохон ингээд үнэлэхгүй болж ирэхээр байгаад байгаа байхгүй юу? Нэг болвол ингээд дараагийн төвшин шинэ бодол сэтгэхүйгээ өөрчлөх шаардлагатайг бас илэрхийлээд байна. Алхам хийх хэрэгтэй, үйл хөдлөл хийх хэрэгтэйг харуулж байна. Тэрнээсээ болоод сүүлдээ ингээд 6-гийн аяг шиг ерөн цаашдаа жоохон ингээд гонсонгуудаа хуучныхаа дурсамжтай, хуучны танилхын нэгэнтэй ингээд холбоо барих ч юм уу. Тэр нь илүү их арай илүү нөгөө сэтгэлд чинь арай ойрч юм шиг санагдаад эхлэхээр байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хуучныхаа зүйл рүү ингээд орчих хандлага их харагдаад байна л да. Тэгээд миний зүгээс бол инг хэрэгтэй, тэг хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр ер нь бол картууд маань энэ дээр гарч хэлдэг шиг шин зүйлээ оруулах хэрэгтэйг айгуу сануулад байгаа. За энэ дээр би зөвлөгөө карт авсан байна. Баланс гэж юм. Ер нь энэ дээр ингээд тэнцвэртэй харилцаа гэж ярьсан шүү дээ. Энэ дээр бас тэнцвэртэй. Энэ зөвлөгөө карт маань бас ингээд тэнцвэрийг илэрхийлээд гараад ирэхээ. За энэ нь одоо юу гэсэн үг вэ? Хайр гэдэг нь одоо түүний төлөө үргэлж байвал нийцэх тухай биш юм аа. Нэг нь одоо нэгнийгээ төлөө нийцэх гэж их гүүхэн тэр бол тэнцвэрт биш юм аа гэдгийг илэрхийлээд байна л да. Гайхалтай харилцаа бол үзүүлж сорилт бэрхшээлүүдтэй даван туулах харилцаа юм аа гэдгийг сануулад байна л да. Тэгэхээр зэрэг ер нь харилцаагаа тэнцвэрт авч явах юмд бол баланс маш их чухал байна. Хайртай гэдэг их өөрийгөө хит их зарцуулахгүйгээр ер нь бол хэцүүд, бэрхшээлүүд, сорилт бэрхшээлүүд даван туулахад ер нь хоёулаа л ингээд даван туулах харилцааг л илэрхийлээд байна л да. Энэ харилцаанд бол тийм харилцаа маш их чухал харагдлаа. За энэний одоо нэмэлт уншлага орсон байгаа. Тэгээд нэгдүгээр асуулт нь болохоор бидний харилцаанд хамгийн нэг нөлөөлж буй далд хүчин зүйл нь юу байна вэ? Энийг хэний энергиэс илүү үүссэн байх вэ гэдгийг харж өгнө. Хоёрдугаар асуулт нь тэр хүний дотоод айдас эргэлзээ бодит үйлдэл дээр яаж илэрч энэ харилцааг хаана гацаж байгааг харах вэ гэдэг дээр харж өгье. Хаана гацаад байгааг харж өгнө. Гуравдугаар асуулт нь хэрв энэ харилцаа өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжлүүлвэл бодит үр дүн юу байна вэ? Харин зөв өөрчлөлт хийвэл ямар боломж нээгдэх вэ гэдэг дээр харж өгөхөөр шийдлээ. За тэгээд 2 дугаар бүлгийн амжилт хүсье. За 3 дугаар бүлгийн ирээдүйдээ тавтай морилно. За эхний асуулт болохоор
одоогийн харилцааны энерги бодит байдал нь юу байна вэ гэж асуусан байна. За та бүхний сонгосон healing гэдэг энэ карт гарч ирсэн. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань хайр дурлалын харилцаан дээр ер нь бол өөрсдийгөө бас ангааж эдгэх тийм процесс бас явагдаж иж магадгүй. Нэг бол дотоод чархаа ойлгоод ер нь энэ дээрээ би анхаарах ёстой юм байна гэдэг дээр илүү төлхөө өөрийгөө анхаарч эхэлж байгаа байдалтай харагдаж байна. За adventure гэдэг адал явдал гэдэг карт гарч ирсэн байна. Тэгэхээр зэрэг энэ хайр дурлалыг өөрийгөө ангааж эдгэхийн тулд адал явдал маш их чухал байх нэ. Аялах ч юм уу, янз бүрийн газар орон руу ингээд нүүж суудал хийх ч юм уу, эсвэл бол өөрсдөө ямар нэгэн мэдэхгүй танихгүй газар руу ингээд аялаж явах тэр зүйлс их чухал байхаар харагдаад байна. Та шинэ адал явдлуудыг хүлээн авч тав тухтай бүснээсээ гарч үл мэдэгдэх зүйлсийг зоригтой сэтгэл хөдөлгөөнөөр судлахад бэлэн байна гинэ. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь бол өөрсдөө дотоодоо ангааж эдгээгээд явж байгаа. Тийм учраас хайр дурлалын тал дээр ер нь бол юун дээр би ангааж эдгэх шаардлагатай байна. Ер нь бол аялал зугаалаад ер нь адал явдал хөөснөрөө миний энэ дотоод ертөнц маань бас харилцаа тал дээр илүү эдгэрэх магадaltaй гэдэг дүн шинжилгээ хийгээд ч юм уу энэ зундаа аялаж адал явдал эрэлхийлэхээр ер нь харагдаж байна. За тэгээд ер нь бол орчноо бас энэ тухтай бүснээсээ гараад ингээд орчноо солих нь ер нь их чухал харагдаад байна л да. Тэгж чадсанараа илүү сэтгэлгээ чинь илүү их гоё тэлхээр харагдаж байна. Ер нь их гоё юмсыг гоё харж ажиглаж явах нь 3 дугаар бүлгийнхэнд бол ер нь энэ хайр дурлалын харилцааны тэр шархаа эдгэх процесс бас илүү хүчтэй нөлөөлөхөөр харагдаж байна л да. За тэгээд хажууханд нь энэ карт маань гараад ирлээ. Overwhelmed гинөө. За хичээлээ гэсэн байна. Үүнээс үүдэлтэй стресс намайг туйлдуулж байна. Зарим талаараа ингээд уулзж байгаа тэр хүн маань маш их стрессэнд оруулаад байгаа. Жохон ойлгомжгүй байдлууд үүсгээд байгаа. Тийм учраас энэ 3 дугаар бүлгийн зарим тал дээр ер нь ингээд одоогийн байгаа энерги нь бол ер нь ингээд жохон зарим тал дээр ерөөс стресс дагуулад байгаа. Зарим нэг санал зөрөлдөөд ерөөсөө ингээд яах учраа олохгүй байгаад байгаа. Бас зарим талаараа тиймэрхүү энергитэй харагдаад байна. Тэгэхээр энэ дээр ингээ хилинг гэсэн байгаа даа штэ. Тийм учраас ингээд ер нь зарим уулзаж байгаа тэр хүн нь нэг бол та өөрийнхөө тэр стресс гаргахын тулд өөрийгөө ангааж эдгэх шаардлагатай. Нэг нь ангаалаа гэд нөгөөх нь ангаагүй бол ерөөсөө энэ стресс буурахгүй, нэгээ ойлгохгүй байдал бас үүсдэг гэдгийг сануулж хэлмээр байна. За 3-ын Pentacles гарч ирлээ. Тэгэхээр зэрэг ер нь та хоёр уулзаж явах үедээ хоёлаа ингээ цаашдаа ингээ тгий гэд ямар нэг ажил төрөл ч юм уу хамтрал ямар нэг байдлаар ярилцаад байгаад байгаа. Ер нь ярилцж байгаа яг бодит амьдрал дээрээ яг ил гараагүй ч гэсэндээ ярилцаад ингээд байж байгаа байдалтай харагдаад байна. Тэгээд энэ ярилцж байгаа хугацаанд ер нь уулзж байгаа хугацаанд ч юм уу ингээд жоохон стрессийн байдлууд бас үүсээд байгааг тэгээд нэг нь илүү ингээд залхаад байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаад байгаа учраас энэ маань бодит амьдрал дээр биелэхгүй магадлал бас их өндөр харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь бол энэ 3 дугаар бүлгийнх нь өөрсдөө дотоод шархаа ангааж адал явдал сонирхож тэгээд энэ ангаагүйгээсээ болоод ер нь энэ нэгээ хүлээн зөвшөөрөх байдал маань ер нь удаашрах учраас энэ байдал дээр ер нь анхаарах маш их чухал харагдаад байна.
Тэгээд энэ чинь ер нь ирээдүйд энэ хүн чинь уулздаг хүн чинь ер нь хамтдаа ингээ байж харилцаагаа сайхан болгоо дараагийн шат руу оруулж чадах юм. Энэ гурван зоос маань амьдрал бэлэн болж ер нь урт хугацаанд хийгээд явахдаж маш гоё ингээд гоё хамтралж гарч ирэхээр байна. Ер нь энэ ажлыг ч гэсэн ингээ бүтээх юм бол маш гоё ирээдүйтэй хамтрал байхаар харагдаж байгаа байхгүй юу? За дараагийн асуулт маань тэр хүн хайр дурлалын харилцаанд юу мэдэрч дотроо нууж байна вэ гэж асуусан байгаа. Хоёрын аяг гарч ирсэн. Ер нь бол та хоёр харилцаа бол гоё тогтвортой, гоё харилцаа байна л да. Бие биенээ ойлгоод ингээ гоё гараа бариад ер нь бол хоёулаа жаргал зовлонгоо хуваалцах чадна гэсэн нэг нэгэндээ тийм нэг амлалт өгсөн ч юм уу, ямар нэг байдлаар ер нь маш сайхан маш гоё эерэг гарч ирсэн байна л да. Ер нь бол заяаны хань болохоор бас ингээд харагдаж байгаа. Pages Words гарч ирлээ. Тэгэхээр зарим талаараа ингээд маш их дотроо ажиглаад бодоод байгаа. Тэгээд төдийлөн тэгээд дотоод сэтгэлээ ажигласан байдалтай байгаа учраас нэг төдийлөн сайн илэрхийлж чадахгүй байгаа бас нэг тийм нууц байдал нь тийм байж магадгүй харагдаад байна л да. Ерөнхийдөө ажигласан, дүн шинжилгээ хийсэн, бодсон иймэрхүү байдлууд айгүй зөнхлөөд байгаа байхгүй юу? Тэгээ мэдрэмж нь болохоор маш гоё. Энэ хүн яг л болондоо энэ хүн маань уул нэгт ажгүй сайхан хүн байна гэдэг дүн шинжилгээ хийчихсэн. Зарим талаараа 5-ын аяг гарч ирлээ. Хуучин тэр байдалтайгаа их зууралдаад байгаа. Хуучин хайр дурлалын тийм харилцаа бас өөрт нь ингээд орж ирээд мэдрэгдээд байгаа. Энийг бол ил тод ярьж чадахгүй дотроо ингээд нуусан байдалтай байгаад байгаа. Энергитэй харагдаад байна. Хэдий тийм ч гэсэндээ ер нь 4-ийн саваа гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа бол ер нь ингээд маш гоё. Уул нь бол хүлээн зөвшөөрөөд гоё мэдрэмжтэй цаашдаа бол ингээд бат бөх харилцаа үүсгээр ер нь гэр бүл болгож тийм бодолтой дур хүсэлтэй ингээд автаад байгаа. Тиймэрхүү бас байдалтай харагдаад байна л да. Маш гоё суурьтай дотоод суурь болвол ер нь цаашдаа болвол энийг ангаагаад эдгээчих юм болвол ер нь ингээд цаашдаа маш гоё бат бөх харилцаа руу орох гээд байгаа. Энэ хийлинг гэдгээ санах хэрэгтэй тийм ээ. Дотоод зүйлсээ бас ангаах эдгэх хэрэгтэй. Тийж чадсанараа ер нь дараагийн шат маш гоё ингээд гэр бүл болохоор баяр тэмдэглэхээр иймэрхүү үйл явдлуудыг маш гоё хийж чадхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ харилцаа тал дээр ярьж хэлэх зүйлсээ ер нь ингээ гоё нуухгүйгээр ярих нь бас их чухал байна л да. Гэхдээ одоогийн шат болох дээр ерөнхийдөө ажигласан, бодсон, дүгнсэн, логикоор бодож дүгнсэн хандлагатай байгаад байгаа энерги харагдаад байна. За 3 дугаар асуулт нь болохоор энэ харилцаа ойрын хугацаанд хаашаа чиглэх хандлагатай байна вэ гэж асуусан байгаа. Ер нь ингээ Pages Words ахаад гараад ирсэн. Тэгэхээр ер нь цаашдаа энэ нууж одоо дотроо бодоод байсан эргэлзээ жоохон ажиглалт тийм бодсон дүн шинжилгээ маань сулрахаар харагдаж байна л да. Цаашдаа ингээ гоё нээлттэй болох хандлагатай харагдаад байна. Тэгээд King of Cups гарч ирж байгаа нь ер нь бол цаашдаа ер нь ингээд маш гоё буур суурьтайгаар өөрийнхөө тэр мэдрэмжэндээ маш их итгэлтэй насанд хүрсэн тэр энергитэйгээр ингээд цаашаа хамтдаа ингээд явж чадна гэдэг байр суурьтай байхаар эерэг гарч ирсэн байна л да. Хааны аяг маань. Тэгээд энэ харилцаа бол маш гоё тогтвортой байлгаж чадхаар ер нь цаашдаа. Тэгээ бас ахад Page Wands гарч ирлээ. Хэдий нэг зарим талаараа ингээд дур хүсэлтэд автаад ерөнхийдөө шийдвэр гаргах тал дээр баг зэргийн ингээд савлгаатай байж болно. Тэгтээ
дөнгөж хажууханд magician гараад ирсэн болох дээрээ энэ болох дээрээ гол цөм энергийг илэрхийлээд байна л да. Ер нь бол цаашдын та хоёрын харилцаа хүсэлчин биелэхээр бүх зүйлс нь ингээд сайн сайхан тал руугаа явахаар харагдаад байгаа байхгүй юу? Баг зэргийн ингээд хөнгөн энергиуд бас байгаа ч гэсэндээ энийг ер нь ингээд урт хугацаанд ер нь цаашдаа болвол magician элвчингийн карт маань ер нь маш гоё урт хугацаанд авч явахаар харагдаж байна л та. Тэгээд энэ уулзж байгаа хүн чинь ерөнхийдөө цаашдаа жоохон ингээд хуучнаасаа салаад ер нь цаашдаа бол ийм бодлын энэ дээр ингээд жоохон нууцтай бодолтой жоохон ил гаргаж чадахгүй байгаа гэсэн бол удахгүй ингээд маш гоё нээлттэй болохоор тэгэхээр ингээд цаашдаа бүр ингээд хүсэл манифест хүсэлж байгаа. Одоо энэ хүн нэгэн айгуу ингээд та хоёр хүссэн байж болно шүү дээ. Энэ би яг энэ нөхрөл болгондоо хань ижлэл болгондоо гэж сонгосон болов тэр хүсэл чинь бас ингээд маш гоё эргээр ингээд биелэхээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд 3 дугаар бүлгийн зөвлөгөө карт авсан байна. Emotional гэдэг ийм карт гарч ирсэн байна л да. Сэтгэл хөдлөл бол амьдралын байгалийн зайлшгүй хэсэг бөгөөд таны ойлголтыг гажуудуулж алсын харааг бүрхэж болзошгүй гэсэн байна. Тэгээд ингээд сэтгэл хөдлөлийн янз бүрийн асуудлууд ингээд хөндөгдөд байдаг. Энэ бол цаашдаа харилцахад жоохон саад болоод байгаа юм байна л да. Тэгэхээр юмсыг тодорхой харахын тулд та гомдол шархаа ангаач идгэх шаардлагатай илэрхийлээд байгаа байхгүй юу? Энэ дээр ингээ хийлинг гитсэн байгаад байгаа. Тэгэхээр ер нь 3 дугаар бүлгийнхэнд бол маш тодорхой ойлгомжтой гарч ирсэн байна л да картууд маань. За тэгээд нэмэлт хэсгийг нь болохоор тэр хүнд боддоор одоо уулздаг тэр хүн чинь боддоор ямар алхам хийх вэ? Нэмэлтээр үзье гэж шийдлээ. Энэ харилцааг тогтвортой болгоход юу хамгийн чухал вэ гэдэг дээр бас асууя. Энэ холбоо урт хугацаанд бодит боломжтой юу гэдэг дээрээ бас нэг харъя гэж бодоод байна. Харж өгье гэж шийдлээ. Тэгээ та бүхэн лайк, subscribe дараарай гэж хүсэж байна. Тэгээ бас комент бичиж үлдээгээрэй. Энэ комент гэдэг зүйлс чинь маш гоё илүү сайхан ингээд та бүхний ингээд илүү сайхан энергийг ингээд мэдэрдэг юм шүү гэдгийг хэлмээр байна. За та бүхэндээ баярлалаа.